За, албаасаар бүгдээрээ эхэлцгээе. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын хөрөнгийн бирж болон CMM Capital Markets Mongolia-гаас зохион байгуулж байгаа 2026 оны ээлжит earnings call эхэлж байна. Өнөөдөр бид Хаан банк хувьцаат компани 2026 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүн, цаашдын төлөвлөгөөтэй танилцуулна. Энэхүү тайланг Хаан банк хувьцаат компани гүйцэтгэх захирал Мөнх Туяа танилцуулахаар хүрэлцэн ирээд байна. Бид энэхүү earnings call-ыг Хаан банк болон Монголын хөрөнгийн биржийн Facebook хуудасаар шууд дамжуулан хүргэж байгаа. За мөн мэдээж earnings call маань Zoom-ийн вебинар хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа учраас дотоод гадаадын мэргэжлийн шинжээчид хамт оролцож байгаа. За тэгэхээр энэхүү вебинар маань нийтдээ 1 цаг орчим үргэлжилнэ. Эхлээд танилцуулга явагдаад дараа нь асуулт хариулт явагддаг ийм уламжлалтай байгаа. За тэгээд вебинар дээр анх удаага оролцож байгаа манай шинжээчид байх юм бол би дүрмийг нь бас тайлбарлаад өгье. Мөнхтэй захирлаас асуулт асуухаар байх юм бол Zoom-ийнхаа Q&A хэсэгт асуултаа үлдээгээрэй. За эсвэл танилцуулга дууссаны дараа Zoom дээр raise hand гэсэн товчлуур байгаа. Тэнд дараад шууд асуултаа асуух боломжтой. За мөн энэ удаад бид англиар давхар синхрон орчуулга явагдаж байгаа учраас англиар сонсох хүсэх юм бол Zoom-ийн цэснээс interpretation товчон дээр дараад англи хэлийг сонгоорой. За оролцож байгаа гадаад оролцогчдоо бас англи хэлээр тайлбар өгье. Энэ удаад бид бас гадаадын хөрөнгө оруулалтын сан, мэргэжлийн санхүүгийн шинжээчдэн нарыг урьж оролцуулж байгаа учраас англи хэлээр давхар синхрон орчуулга явж байгаа. Okay, for our foreign participants, you can ask and leave your questions related to the presentation in the Q&A section of the Zoom, or just click raise hand button to directly ask questions from the presenter. And to activate the English interpretation of the earnings call, please go to the interpretation section of the Zoom and select English. Thank you. За ингээд бүгдээрээ танилцуулга эхлэе гэж бодож байна. Тэгээд энэхүү танилцуулга маань Монголын хөрөнгийн биржийн Facebook хуудасаар та бүхэнд шууд хүрж байгаа. За Хаан банкны Facebook хуудасаар та бүхэнд шууд хүрж байгаа учраас асуултуудаа лайвын доор нь бас үлдээгээрэй. Давхар бид нар мэргэжлийн оролцогч нараасаа асуултаа аваад явах юм аа. Баярлалаа. За Мөнхтэй захирлыг урьж байна. Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. За ингээд Хаан банк хувьцаат компани 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг товчхон танилцуулъя. За миний тайлан бол үндсэн 4 хэсгээс бүрдгээр байна. Макро эдийн засгийн орчинг товчхон, үйл ажиллагааны тайлан, тэгээд санхүүгийн гүйцэтгэл, хувьцаа ногдол ашигын мэдээлэл гэсэн ийм үндсэн 4 хэсэгт танилцуулга хийхээр байна. За ингээд макро эдийн засгийн орчинг за бид нар бүгдээрээ мэдж байгаа 2 дугаар улирлын 26 оны 2 дугаар улирлын санхүүгийн албан ёсны статистик тоонууд бол 8 сарын 18-ны өдөр гарах гэж байгаа учраас дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй холбоотой хэсэг бол 1 дугаар улирлын байдлаар албан ёсны мэдээлэлтэй за өнөө байгаа. За дотоодын нийт бүтээгдэхүүний өсөл өнгөрсөн онд бол 6.8% байсан бол энэ оны 5 сарын албан бустай. За ер нь албан мэдээнүүд бол улирлын эцсээр гардаг байгаа. 7.3% байна. За инфляц бол 6 сарын 30-ны байдлаар 12%. За бид нар бүгдээрээ мэдж байгаа 7 сарын 31 бол 13% болж бодлогын хүнээс дээгүүр гарсан тохиолдол гарсан байгаа. Тэрнтэй холбогдуулаад өнөөдөр ч гэсэндээ Монгол банкны мөнгөний бодлогын хороо бол ээлж тус хуралдаан хийгээд сая 2 цагаас бол олон нийтэд хэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй гарсан өөрчлөлтүүдийг зарласан байна. За ингээд гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд бол 27 тэрбум төгрөг байсан бол энэ оны 2 дугаар улирлын байдлаар бол 16.5 тэрбум төгрөг болсон байна. За ингээд бодлогын хүүгээ сая товчхон дурдсан. За 6 сарын 30-ны байдлаар бол 12%. За өнөөдрөөс эхлээд өнөөдрийн Монгол банкны мөнгөний бодлогын хорооны ээлж тус хурлаар бол бодлогын хүү 0.5%-аар нэмэгдээ 12.5%-тэй болж ах шиг байна. За ингээд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бол нэг хүнд ногдох GDP per capita маань $7,380 төрсөн байна. За албан ханш 3,579 төгрөг 97,12 6 сарын 30-ны байдлаар байлаа. За өнөөдрийн байдлаар бол нэг 3,595 төгрөг байна. За Монгол улсын зээлчих зэрэглэл бол энэ хугацаанд бол хэвээр хадгалагдсан дүр төрхтэй байж байна. За эдийн засгийн өсөлт бол эхний хагас жилдээ нэг 7.3%-аар
эхний 5 сардаа бол нэг 7.3% өсөлттэй. За нэгдүгээр улирлын байдлаар бол нэг 7.9% өсөлттэй байлаа. Гол эдийн засгийн өсөлтийг хангаж байгаа хэсэг бол уул уурхай болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр бол эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлсэн юм дүр зурагтай байж байна. За 5 дугаар сард бол өмнөх сартай харьцуулахад хөдөө аж ахуйн салбар 0.4%-аар өссөн байгаа. За энэ дотроосоо бол 1.5%-аар, за уул уурхай бол нэг 3.5%-аар өссөн. За барилгын салбар бас тодорхой хэмжээний өсөлттэй байж байна. За тэгээ инфляц болон бодлогын хөл 6 сарын 30-ны байдлаар бол тэнцүү 12%-тай байлаа. Сая 7 сарын 31-ний байдлаар инфляцийн хэмжээ бол 13% хүрсэн. Тэгээд өнөөдөр мөнгөний бодлогын хорооны ээлж тус хуралдаанаар бодлогын хөг бол 12.5% болж бодлогын мөнгөний бодлогыг бол чангруулж байна. За мөн энэтэй зэрэгцээ дахиад заавал байх нөөцийн шаардлага тийм заавал байх нөөцийн шаардлагыг төгрөгөөр илэрхийлж байгаа нөөцийг 0.5%-аар нэмэгдүүлээ 14.5%-тэй. За доллар дээр бол 19%-тэй оны эхнээс ахуулаа мөрдөж явж байна. За тэгээд энэ ийм шийдвэрүүд гарсан байна. За ингээд энэ хугацаанд бол гадаад худалдаа харьцангуй гайгүй. За өмнөх оны мөн үетэй харьцуулахад бол гадаад худалдааны нийт бараа эргэлт маань бол өссөн дүнтэй харагдчихээн. За тэгээд гадаад худалдааны эргэлт өссөн нь өөрөө ч гэсэндээ бас манай улсын валютын нөөцийн хүрэлцийн хангамжинд бол нөлөө үзүүлдэг байгаа. За ингээд гадаад валютын албан нөөц бол 7 сарын 31-ний байдлаар бол 7.9 тэрбум долларт хүрсэн. За бараг л 8 тэрбум долларт хүрэх гэж байна. Яг 7 тэрбум 962 сая доллар гэсэн ийм дүр зурагтай байж байна. За энэ хүү нөөц нь бол нэг 6.5 сарын импортын хэрэглээг хангах ийм нөөц байна. За энэ эдийн засгийн нөхцөл байдлын дунд бол бид Хаан банк эхний хагас жилийн санхүүгийн тайлан хэрхэн өнгөрүүлсэн бэ гэдэг талаар товчхон танилцуулах гэж байна. За Хаан банкны хувьд бол дунд хугацааны бизнес төлөвлөгөөтэй байгаа. За энэ дунд хугацааны бизнес төлөвлөгөө 24-с 26 оны дунд хугацааны бизнес төлөвлөгөө маань тогтвортой бизнесийн стратегийн чиглэлийн доор үндсэн 4 тулгуур зарчимдээр тулгуурлаж хийгдсэн байгаа. Харилцагчийн туршлага, байгууллагын хөгжил, цахим банк, бизнесийн өсөлт ба эрсдлийн удирдлага гэсэн энэ 4 үндсэн хэсэгт бол анхаарлаа хандуулж төлөвлөгөөгөө хийгээ явж байна. Тэгээд 2026 он бол энэ манай дунд хугацааны бизнес төлөвлөгөөний сүүлийн он байгаа учраас энэ дунд хугацааны төлөвлөгөөнд хийхээр төлөвлөсөн ажлууд маань ерөнхийдөө нэг 90-с дээш хувийн гүйцэтгэлтэй явж байна. За ингээд 2026 оны бизнесийн төлөвлөгөө мэдээж дунд хугацааны бизнес төлөвлөгөөнөөс гадна тухайн он болгоно онуудаа бизнес төлөвлөгөө мөн санхүүгийн төлөвлөгөөнүүдийг хийж байна. За бизнес төлөвлөгөөгөө 3 жилээр санхүүгийн төлөвлөгөөг 5 жилээр хийж байгаа. За энэ 26 оны хувьд бол бид нар мэдээж энэ 24-өөс 26 оны дунд хугацааны төлөвлөгөөний сүүлийн жил. За дараагийн дунд хугацааны төлөвлөгөөний бэлтгэл ажил хийгддэг юм жил байгаа. Тэгэхээр зэрэг ер нь энэ оны 2 сараас эхлээд бизнесийн нэгжүүд дараа жилүүдийн банкны өсөх төлөвлөгөө, тренд нь хаана байхын, аль чиглэл рүү илүү өсөлтөө гаргахын, аль хэсэгтээ илүү анхаарахын, дэлхийн банкуудын энэ чиглэл ялангуяа энэ хиймэл оюун ухаан болон роботик процессыг ашиглаж байгаа хэсгүүд аль хэсэгтээ байна, аль хэсгийг илүү анхаарах вэ гэдэг энэ судалгаа шинжилгээний ажлууд хийгдээд ерөөхдөө явагдаж байна. За тэгээд энэ оны 10 сарын сүүлээр бол бид нэр дунд хугацааны бизнес төлөвлөгөөгөө батална гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. За ингээд 26 оны бизнес төлөвлөгөө бол ерөнхийдөө харилцагчийн туршлага гэдэг хэсэгтээ илүү дижитал банкны харилцагч нарт ямар үйлчилгээ банкнаас шаардлагатай байгаа юм бэ гэдэг талаар илүү анхаарлаа хандуулна. Өнөөдрийн байдлаар бол манай банкны нийт харилцагчийн гүйлгээний 99.6% нь цахимаар. За хэрэглээний зээлийн 80 гаруй хувь нь бол онлайн зээл олгогдож байна. Тэгэхээр эдгээр харилцагч нар хэрхэн банктайгаа хамтарч ажиллах юм, банкныхаа үйлчилгээг яаж түргэн шуурхай авах юм, өөрийнхөө санхүүгийн хэрэгцээг хэрхэн хангах юм бэ гэдэг чиглэлд илүү анхаарлаа хандуулдаг гэсэн. За ингээд дэлхийн дижитал банкудад нэвтрүүлсэн энэ ICDX гэдэг энэ стандартыг бид нэр урчин жилээс эхлээд хэрэгжүүлээ явж байна. За 2025 оны байдлаар бол бид нэр 98.2% үнэлгээтэй excellence түвшинд явж байна.
За тэгэхээр бизнесийн өсөлт бол эрсдлийн удирдлагч гэсэн энэ чиглэлд хангагдана гэсэн үг. Бизнесээ аль чиглэлд өсгөх юм бэ? Ялангуяа 2026 оны хувьд бол Монгол банкны зүгээс мөнгөний бодлогыг нэлээд чангаруулсан. За ялангуяа хэрэглээний зээлийн үр орлогын харьцааг бол 45% болгож бууруулсан. За мөн аппликейшны зээлүүд нэлээд их гарсантай холбогдуулаад энэ хэрэглээний зээлдэгч нарын зээл давхцах байдал те тухайлсан нэг зээлдэгчийн 2 3 банк болон банк ус санхүүгийн байгууллагуудаас зээл авах тэгээ эдгээр зээлүүдийн чанар байдалд нь бол нэлээд анхаарлаа хандуулсан ийм жил байлаа. За тэгэхээр бизнесийн өсөлтийг бол бид нэр ерөөхдөө бизнесийн зээл тал дээрээ илүү анхаарлаа хандуулж өсгсөн байгаа. Хэрэглээний зээл дээрээ чанар байдлаа хадгалах гэсэн энэ чиглэлд илүү анхаарлаа хандууллаа. За ер нь бол энэ дунд хугацааны бизнес төлөвлөгөөний үедээ ч гэсэндээ бид нар хэрэглээний зээл болон бизнесийн зээлийн нийт зээлийн багцад эзэлж байгаа хувийн жинг өөрчлөхтэй ялангуяа бизнесийн зээлийг илүү нэмэгдүүлэх гэсэн хэрэглээний зээлийг бол аль болох 100% онлайн шилжүүлэх гэсэн энэ чиглэлд гол анхаарлаа хандуулж ажилласан байгаа. За эндээ ч гэсэндээ тулгуурлаад бид нар банкндаа хэрэгжилж байгаа софтверүүд, за платформуудын шинжилэл, хиймэл оюун ухааныг ч гэсэндээ бизнесийн зээл дээрээ хэрхэн автоматжуулахын хэрэглээний зээлийг хэрхэн бүр 100% онлайнаар авдаг болох юм бэ гэсэн чиглэлд бол хөрөнгө оруулалтуудаа хийгээд явж байна. Тэгээ энэ дотор ялангуяа бизнесийн зээлтэй холбоотой loan operation эсхийг AI-ыг хэрхэн ашиглаж нэгж ажилтны бүтээмжийг дээшлүүлэх юм бэ гэсэн чиглэлд анхаарлаа хандуулж байна. За цахим банк гэсэн хэсэгтээ эдгээр бүтээгдэхүүнүүд болон эдгээр зээл үйлчилгээнүүдийг хэрхэн цахимжуулахын үүний дэд бүтцийг хэрхэн хангах юм бэ гэнэ. Яг цахим банкны хувьд бол хамгийн гол анхаарлаа хандуулах хэсэг бол дата центр. За core банкны үндсэн одоо харилцагчийн бүртгэл мэдээллийн систем байгаа. За эдгээр яг энэ дунд хугацааны төлөвлөгөөний үед бол бид нэр дата центрийн шинжилэл хийгдэж байна. За тэр 3 гэсэн энэ дата центр Монголд хамгийн анх удаага Хаан банк 2024 оноос хойш нэвтрүүлээд энэ оны 12 сар гэхэд бол энэ төсөв хөтөлбөр маань бол дуусах гэж байна. Тэгээ одоо бол амжилттай нэвтрүүлэлтийг хийгээ явж байна. За мөн энтэй холбогдуулаад бид нар 25 оны дундаас эхлээд Core банкны системийн шинжилэл хийгдсэн. За Core банкны системийн шинжилэлтэй хамт технологийн шинжилэлт хийгдэж байна. За эдгээр томоохон өөрчлөлтүүд нь бол цаашдаа банкыг цахим банк болох үйл ажиллагааг илүү хурдцыг нэмэгдүүлэхтэй нэгж ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарлаа хандуулж байна. За энэ чиглэлдээ ч гэсэндээ байгууллага маань өөрийнхөө бүтэц зохион байгуулалтыг бий болгоод ажилтан болгоны үүрэг ажилтнуудаасаа шаардж байгаа ур чадварыг нэмэгдүүлэх, тэднийг тасралтгүй сургалтаар хангах за харилцагчтай хэрхэн зөвлөгөө өгөх юм бэ? Хэрхэн тэдний бизнесийг дэмжих юм бэ гэдэг чиглэлд илүү анхаарлаа хандуулад явж байна. За ингээд арай жаахан дэлгэрэнгүй танилцуулга хий. За харилцагчийн туршлага тулгуурласан бизнес гэдэг хэсэгт бол бид энэ ондоо бол харилцагч маань нийтдээ 3 сая харилцагчтай боллоо. За цахим банкны харилцагч нэг 2.1 сая, за 2 сая карт эзэмшигчтэй энэ томоохон банкны харилцагчдын бүтцийг бий болгосон байна. За ингээд нийтдээ жилд бол бид нэр өнгөрсөн жилдээ 1.4 тэрбум ширхэг гүйлгээ хийсэн харилцагчийн гүйлгээ. За энэ дотор бол мэдээж дотоодын гүйлгээ болон бусад гүйлгээг оролцуулж тооцохгүй байгаа. За тэгэхээр дунджаар бол банк өнөөдөр нэг 3-аас 5 сая гүйлгээ өдөртөө хийдэг. Оргил ачааллын өдрүүтээ бол нэг 10-аас 15 сая ширхэг гүйлгээ өдөрт дунджаар хийдэг байгаа. За тэгэхээр зэрэг эдгээр харилцагчд маань бол банктай 24/7 ажилдаг үйлчилгээний нэгдсэн төв. За бидний нэрлэж заншснаар 19-17-тай харьцдаг нэг зэрэг 120 харилцагчид дуудлага хүлээн авч үйлчилгээ үзүүлэх боломжтой. Дунджаар өдөрт нэг 8000 орчим харилцагчдын дуудлагад хариулдаг байгаа. Тэгэхээр банк бол энэ үйлчилгээний нэгдсэн төвөөрөө дамжуулаад нийтдээ 186 ажилтан ирсэн дуудлагын таллаас илүү хувьд нь бол хариулт өгч яадаг. За тал хувьд нь бол автомат хариулагч хариулж яадаг. За мөн DG чатбот хариулж яадаг байгаа. За ингээд эдгээрийн үндсэн дээр бол нийт харилцагчтай банкнаас яаралтай асуух, тодруулах, мэдээлэл авах эдгээр зүйлүүд
дээр хариулж байна. Нийтдээ бол автомат хариулагчаар бол нийт ирсэн хүсэлтийн 42 орчим хувийг хариулдаг. За 7% нь бол чатбот ажилтдаг байгаа. За тэгэхээр зэрэг энэ орчин нөхцөлдөө бид нэр бизнесийг аль чиглэлд хэрхэн өсгөх юм бэ гэдэг. Банкны үндсэн гол орлого олдог хэсэг бол хүний орлого байгаа. Өнөөдрийн байдлаар бол нийт орлогын тайлангийн 86% нь бол хүний орлого. Үүнээс 65% нь бол харилцагчдад олгосон зээлийн хүний орлого бол нийт орлогын бүрдүүлдэг. За тэгэхээр харилцагчдад олгосон нийт зээл маань оны эхнээс ахуулаад 16.6% өсөлттэй. За 6 сарын 30-ны байдлаар бол 16.7 их найт төгрөгийн зээлийн багцтай байна. За үүний 57% буюу 9.5 тэрбум төгрөг нь бол бизнесийн зээл, за 5 их найт буюу 31% нь бол хэрэглээний зээл, 2.1 их найт буюу 12% нь бол орон сууцны зээл байж байгаа. За орон сууцны зээлийг бол өнөөдрийн байдлаар бол цахимжуулаагүй. За салбар нэгжүүдээрээ дамжуулан орон сууцны зээл олгож байгаа. За ингээд эдгээр бизнесийн зээлийг нэмэгдүүлэхтэй холбогдуулаад бизнесийн зээлийн аянг энэ оны 3 сарын 1-ээс 6 сарын 15-ны хооронд явууллаа. За энэ бол манай улсын бизнесийн яг циклийн оргил үе энэ үед байдаг. Тухайн жилийнхээ санхүүжилтийн дийлэнх хөв буюу бараг 80% санхүүжилтийг энэ хугацаанд олгодог байгаа. Тэгэхээр зэрэг энтэй холбогдуулаад бүх салбар нэгжийг зохион байгуулах төв банкны шийдвэр гаргалтын хурдыг нэмэгдүүлэх чиглэлд бол илүү анхаарлаа хандуулж ажиллалаа. Ер нь бол 2026 онд бид нийт зээлийн багцыг 2 их 80 төгрөгөөр өсгөнө гэсэн төлөвлөгөөтэй байсан. Энэ өсөлт бол дан бизнесийн зээл дээрээ өсөлт авна гэж. За тэгэхээр зэрэг бизнесийн зээлийн хурдыг нэмэгдүүлэхтэй холбогдуулаад зээлийн хороод тэдгээрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, хороодын түргэн шуурхай ажиллах нэг зээл дээр шийдвэр гаргалтын хурдыг нэмэгдүүлэх гэсэн хэсэгт бол энэ хагас жилдээ нэлээх анхаарлаа хандууллаа. Ер нь бол банк 3 шатны зээлийн хороотой. Салбарын зээлийн хороо 1 тэрбум хүртэл төгрөг. За дараагийнх нь бол бүсийн хороод, за жижиг дунд бизнесийн хороо, моргочийн хороо байгаа. За энэ бол 8 тэрбум хүртэл төгрөг шийдэн. За 8-аас дээш зээлийг бол төв банкны зээлийн хороогоор шийдвэр гаргадаг. Тэгээ бид нар нийт хүлээн авсан зээлийн хүсэлт санал дээр мэдээлэл дээр үндэслээд эдгээр хороодын эрх үүрэг хэмжээнүүдийг тогтоодог. Тэдгээртээ тохирсон сургалт болон хариуцлагын тогтолцоогоо бол бүрдүүлж ажилладаг байгууллага байгаа. За бизнесийн зээлтэй холбогдуулаад бид нэр энэ MBS болон MER гэсэн энэ үнэлгээний нэвтрүүлэлтүүдийг хийх, эрсдлийг үнэлэх, эдгээр эрсдэлтэй холбогдуулаад тухайн хороодын хэмжээ дамжааг тогтоох, зарим салбарын хороод дээр бол сая дундаж хэмжээнээсээ дээгүүр доогуур байхтай эдгээр зүйлүүдийг бол хангадаг байгаа. За мөн бүхэлдээ бол хаан банк өөрөө доктортой хөгжлийн стратегийг боловсруулсан. За энэ стратегийнхээ хүрээнд бид нар бол зээлийн бодлогыг нийцүүлсэн. Ялангуяа зээлийн багцд эзэлж байгаа доктортой хөгжлийн чиглэлийн зээлүүд бол нийт зээлийн багцын 4/1 буюу 25% хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй. Энэ дотор ногоон зээлийг 10%, эмэгтэй бизнес эрхлэгчдийн зээлийг 15% хүргэнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За хэрэглээний зээлийг бол аль болох захимжуулах чиглэлд бол анхаарлаа хандуулж байна. За орон сууцны зээл бол 2 төрлийн зээл байна. Нэгдүгüрт нь бол 6% хүүтэй засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээл бидний ярьж цаашаа МИК-ийн зээл. За нөгөөх нь бол банк өөрийн их усүрээрээ олгодог орон сууцны зээл байгаа. За ингээд бизнес өсөлтийн үедээ бид нэр ерөнхийдөө дунд хугацааны бизнес төлөвлөгөөгөө доктортой бизнесийн төлөвлөгөө буюу бизнесийн зээлийг нэмэгдүүлэхтэй гол анхаарлаа хандуулна гэсэн. Ялангуяа хаан банкны 535 нэгжийн 440 хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг учраас хөдөө орон нутгийн бизнесийг дэмжих, тэдгээр байгаа өөрийнхөө харилцагчдад шаардлагатай байгаа чиглэлд анхаарлаа хандуулна гэд энэ дунд хугацааны төлөвлөгөөний үед бол хөдөө аж ахуйн доктортой хөдөө аж ахуйн чиглэлд бол анхаарлаа хандуулж байна. Ингээ хөдөө аж ахуйн үндсэн 4 кластер мах, ноос, ноолуур, үр тариа сүүний чиглэлд бол анхаарлаа хандуулж байна. За эдгээртэй холбогдуулаад ч гэсэндээ засгийн газраас хэрэгжүүлж байгаа одоо хөтөлбөр эдгээрт бүгдээрэнд маш идэвхтэй нийтдээ эдгээр засгийн газар болон ерөнхийлөгчийн
санаачлагаар хэрэгжүүлж байгаа эдгээр хөдөлгөөнүүдэд бараг 40-оос дээш хувийн оролцоотойгоор бол оролцож байна. Тэгээд цаашдаа ч гэсэндээ энэ чиглэлд илүү анхаарлаа хандуулна гэж ажиллаж байгаа. За тэгээд энтэй холбогдуулаад нийтдээ ер нь 20 энэ дунд хугацааны хувьд бол 42 бизнесийн төвүүдийг бол шинээр нээсэн. Энийн 24 нь хөдөө орон нутагт, 18 нь бол Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. За дээрэс нь бүх тооцооны төвийн эрхлэгч нарт 18 сарын бизнесийн болон санхүүгийн зөвлөгөө өгдөг сурагч багшийн сургалтанд хамрууллаа. 24 оны 10 сараас эхлээд 28 оны 2 сарыг дуустал энэ сургалтыг 2 удаа Улаанбаатар хотод бичилж, бусад үед нь бол онлайнаар Ган банк активаараа дамжуулаад нийтдээ 500 гад тооцооны төвийн эрхлэгч нарт бол сургалт хийсэн байна. За энэ дотроо мөн хөдөө орон нутагт байж байгаа SME төвүүдийн бизнесийн төвүүдийн нийт ажилтнууд, эрхлэгч нар, тооцооны төв эрхлэгч нарт эдгээр сургалтуудыг орууллаа. За ингээд нийтдээ 2026 оны эхний хагас жилийн байдлаар бол 29 аян хөтөлбөрүүдийг урт богино хугацаагаар бизнесийг дэмжих чиглэлд бол явууллаа. За энэний хамгийн том нь бол бизнесийн зээлийг нэмэгдүүлэх юм аян байгаа. За бүхэлдээ бид нар бизнесийн зээлийг нэмэгдүүлэх анхаарлаа хандуулж байгаа учраас татан төлрүүлсэн хөрөнгийн бүтцээр ч гэсэнтэй бас нэлээд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Ер нь актив бизнесийн удирдлагын хорооны зүгээс их усөрүүд болон зээлийн дундаж хугацаанууд нь бидний ярьдаг maturity gap-ыг нэлээд анхаарлаа хандуулсан байгаа. За энэ хугацаанд бол иргэдээс татан төлрүүлсэн Монголоос татан төлрүүлсэн хөрөнгө маань бол 18.8 их 80 төгрөг буюу нийт 78%-тэй. За гадны банк санхүүгийн байгууллагуудаас татан төлрүүлсэн хөрөнгө нийтдээ 22% нь байна. За өнөөдрийн байдлаар бол 1.3 тэрбум долларыг гадны банк санхүүгийн байгууллагуудаас татан төлрүүлсэн. За энэ ондоо бол бид нар нийтдээ 600 орчим сая долларын их усрыг гаднаас татан төлрүүлнэ гэсний 250-ыг нь бол эхний хагас жилд авсан. За үлдсэн хэсгийнх нь бол гэрээнүүд нь хийгдсэн. За яг энэ өөрийнхөө бизнесийн зээлүүдийн циклтэй тохируулаад яг хэдэн сарын үед drawdown хийх гэдэг те одоо оруулж ирэх вэ гэдэг тооцоол нь хийгдсэн тухайн саруудаа хүлээгээд ингээ байж байна. Тэгээд энэ ондоо нийтдээ бол бид нар бас тодорхой хэмжээний их усөрүүдийн төлөлт хийгдсэн. За шинээр авж байгаанууд нь ч гэсэндээ ингээд 600 орчим сая долларын их усөр татан төлрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй явж байна. Тэгээ гадны банк санхүүгийн байгууллагуудаас голдуу хүүний хувьд боломжийн хөнгөлөлттэй байх энэ зарчмыг баримтлаад sustainable чиглэлийн, ногоон чиглэлийн залуучуудыг дэмжих эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих чиглэлд бол их усөрүүдэд татан төлрүүлээд явж байна. За тэгээд энтэй ч гэсэнтэй холбогдуулаад яг тодорхой зорилтуудыг нийт зээлийн багцад эзэлж байгаа зээлийн 25% нь доктортой санхүүжилтийн чиглэлд байна. Энэний 10% нь буюу 1.6 их 80 нь ногоон чиглэлд байна гэсэн жилийн эцсийн төлөвлөгөөтэй байгаа. За өнөөдрийн байдлаар бол 1.5 их 80 буюу нийт зээлийн багцын 9% нь бол ногоон болсон. За эмэгтэй бизнес эрхлэгч 2.3 их 80 төгрөг буюу 14 орчим хувь нь нийт зээлийн багцын 14% нь байна. За жилийн эцээр бол 15% хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих зээлийг зөвхөн зээл өгөө зогсохгүй тэдгээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадваржуулах тэднийг бизнесээ нэмэгдүүлэхтэй холбоотой тодорхой сургалтууд хийдэг. Энэ дээр бол санхүүгийн сургалтууд, эдийн засгийн тодорхой хэмжээний сургалтууд, ялангуяа энэ эмэгтэйчүүдийн soft skill-ийг сайжруулах, өөрийгөө хэрхэн хөгжүүлж тухайн зах зээл дээр дэлхийн болон бусад жишг байгаа бизнес эрхлэгч нартай хүл нийлүүлж алхах тийм бэ, хаанаас мэдээлэл авдгийг хэрхэн өөрийгөө чадахжуулдгийг гэдэг ийм сургалтуудыг ордог байгаа. Тэгээд энэ чиглэлээр мөн нийт нөгөө жижиг дунд бизнес эрхлэгчдэд ч гэсэндээ сургалтууд хийдэг. Ялангуяа эмэгтэйчүүдийг нэлээд онцолж бол тодорхой одоо сэдвчилж эдгээр сургалтуудыг хийдэг байгаа. Ердийн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтуудаа ч гэсэндээ SME актив байгаа. Энэ активаараа дамжуулаад онлайн сургалт хийдэг. Эдгээр сургалтууд бол 2 сараас жил 6 сарын хугацаатай ингэж үргэлжилж байдаг ийм урт хугацааны тасралтгүй сайжруулалт хийдэг ийм сургалтууд ч байж
явж байгаа. За цахим банкар түүчилэгч гэсэн хэсэгтээ бол мэдээж банкнаас харилцагчтайгаа ажилдаг хоёр төрлийн одоо аппликейшн байж байна те. Иргэдийн хувьд бол хаан банк аппликейшн, DigiPay. Эдгээрийн тасралтгүй сайжралтуудыг хийж байна. Ялангуяа бид нэр DigiPay дотроо DigiPay teen буюу 13-аас 19 насны залуучууд зориулсан энэ тусгай аппликейшнийг бол гаргасан. Тэднэрт зориулсан бас тодорхой хэмжээний сургалтын програмуудтай энэ дотроо санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд энэ тодорхой програмууд хийсэн ийм зээлүүд байна. За байгууллагын хувьд бол бизнесийн байгууллагуудад бол хаана merchant application гэдэг энэ дээр бол бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээгээр нь хамтарч ажиллах чиглэлд бол анхаарлаа хандуулаа, сайжруулалт хийгээ явж байна. За ингээ мөн хаан бизнес application гэдэг эдгээрээрээ дамжуулаад харилцагчдаа сургах, бусад өөрийнхөө бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд байгаа харилцагчтай хамтарч ажиллах, мэдээлэл авах гэсэн чиглэлүүдээр анхаарлаа хандуул ажиллаж байна. За нэгэнт эдгээр аппликейшнуудыг болон банк өөрөө цахим банк болсонтой холбогдуулан хамгийн их анхаарлаа хандуулдаг хэсэг бол мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн тасралтгүй байдал байж байгаа. За тасралтгүй байдал бол энэ ихний хагас жилдээ 99.98% гүйцэтгэлтэй явж байна. Ер нь бол бид нар 3.939 гэж ярьдаг шүү дээ. Тасралтгүй үйл ажиллагаагаа 99.9% дээр гээд хангаа ажиллаж байгаа. Ер нь бол бид нэр Tier 3 дата центрийг ашиглалтанд оруулаад тодорхой хугацааны дараа 4.80 буюу 99.99%-тэй тасралтгүй үйл ажиллагаагаа хангах чиглэлд анхаарлаа хандуулад энэ чиглэлд байх ёстой дэд бүтцийн санхүүжилтүүдийг хийгээд бэлтгэл ажлууд хийгээд явж байна. За ингээд ер нь тогтвортой хөгжлийн хувьд бол бид нэр тогтвортой хөгжлийн стратеги 2030 бол баталсан байгаа. За энэ баталсан стратегийнхээ хүрээнд тогтвортой байдлын бодлогоо сайжруулалтаа хийцэн энэ тогтвортой байдлын бодлогоо нийцүүлээд үндсэн 6 бодлогын сайжруулалт одоо хийгдэж байна. Энд бол зээлийн бодлого, нэгтлэн бодох бүртгэлийн бодлого, харилцагчийн үйлчлэгээний бодлого, за мэдээллийн аюулгүй байдал, эрсдлийн бодлогуудын бол сайжруулалт хийгдэж явж байна. За ер нь тогтвортой хөгжлийн стратеги 2030 бид нар баталсан байгаа. Энэ хүрээндээ бол нийт 4 үндсэн энэ харагдж байгаатай байгаль орчин засаглал, нийгэм хариуцлагатай банк гэсэн энэ үндсэн 4 зорилгын хүрээнд 20 тодорхой зорилтуудыг тавиад эдгээр зорилтуудыг хэрэгжүүлж байна. Ер нь 2030 он гэхэд хүрээ нэгийн хүрээнд бол бид нар банкны өөрийн ялгаруулж байгаа хүлэмжийн хийг бол тэглэх гэсэн зорилго тавиад үүнтэйгээ холбогдуулаад тодорхой хэмжээний ажлууд хийж байна. За мөн хүрээ хоёрын хүрээнд өөрийнхөө нийт харилцагчийн бүтцийн тодорхой хувийг бас хүлэмжийн хий ялгарлалтыг бууруулах, тэглэх гэсэн чиглэлд ажиллаж байна. За энийхээ хүрээнд ч гэсэндээ бид нар харилцагчтай үзүүлж байгаа санхүүгийн үйлчилгээнүүд, тэрнээс гадна тэдний боловсролыг дээшлүүлэх чиглэлд уур амьсгалын өөрчлөгдөөд одоо уур амьсгалын өөрчлөгдөж байгаа нь тодорхойлцсон. Ялангуяа Монгол улсын хувьд бол агаарын цаг агаарын маань дулаалт бол дэлхийн бусад улсуудтай харьцуулахад харьцангуй хурдтай явагдаж байна. Дэлхийн дунджаар бол энэ агаарын температур бол сүүлийн 30 жилдээ 1.5%-аар нэмэгдсэн бол Монгол улсын хувьд 2.3%-аар нэмэгдсэн. Ингээд эрчимтэй цаг уурын өөрчлөлтөд өртөж байгаа 10 орны нэгэнд орсон. Тэгээд ч удахгүй COP17 гэдэг энэ хуралдаан болох гэж байна тийм ээ. Энэ маань ч гэсэндээ өөрчлөгдөж байна. Манай улсын одоо уур амьсгалын байдал. Тэгэхээр бизнесийн орчин ч гэсэн өөрчлөгдөх нь тодорхой байна. Тэгэхээр хэрхэн цаг агаарын энэ өөрчлөлтөнд дасан зохицсон бизнесээ хөрвүүлэх юм бэ гэдэг талаар тодорхой хэмжээний сургалтуудыг бол бизнес эрхлэгчтэй хийж байна. Жишээлбэл манай банкны хувьд ч гэсэндээ бүх энэ ажлын байрууд өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтөд дасан зохицсон бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлд илүү анхаарлаа хандуулж байна. Тэгээ энэ чиглэлд хөрөнгө оруулалтуудыг яаж оруулах юм, нэг ажилтны бүтээмжийг хэрхэн сайжруулах юм бэ гэдэг чиглэлд бол илүү анхаарлаа хандуулад ажиллаж байгаа гэсэн үг. За энийгээ ч гэсэндээ өөрийнхөө харилцагч нартай хуваалцах, тэдний бизнесийг өөрийнх нь хэсэгт яаж тохирох юм, аль хэсэг нь илүү өртөх юм, аль нь харьцангуй гайгүй байх юм,
Тэгээд энэ өртөх гэж байгаа хэсэгт нь банк санхүүжилтийнхээ хувьд яаж дэмжих юм бэ гэдэг чиглэлд анхаарлаа хандуулж байна гэсэн үг. Тэгэхээр тэрнтэй ч ихсэн холбогдуулаад ялангуяа тогтвортой хөдөө аж ахуйн чиглэлд илүү анхаарлаа хандуулж байна. Хөдөө аж ахуйн бизнестэй газар тариалан мал аж ахуйн бизнес бол энэ хамгийн илүү их өртөх нь. За тэгээд ч гэсэн Монгол улсын газрын доройтлыг бий болгож байгаа хэсэг бол ерөөсө 52% нь хөдөө аж ахуйгаас чиглэлтэй. За 30 орчим хувь нь бол уул уурхайн бизнес эрхлэлтээс бол гарч байгаа бол дийлэнх хувь нь бол энэ хөдөө аж ахуйн бизнес байгаа. За тэгэхээр энэ маань ингээ харахаар зэрэг энэ бизнесийг бол эрхлэх нь тодорхой тий. Хөдөө орон нутгийн харилцагч нар маань нийтдээ бараг 300 гаруй ажилтан тэнд 300 гаруй мянган хүн ажиллаж байна. Хөдөө энэ өрхүүд амьдарч байна. Тэгээ энэ бизнесийг зөв чиглэлд нь хэрхэн нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх юм бэ гэсэн чиглэлд нь бид нэр хөдөө аж ахуйн яам, хөдөө аж ахуйг сургуул боломжтой бүх талуудтай тий хамтарч ажиллаад энэ чиглэл рүү тогтвортой хөдөө аж ахуйг бий болгох гэсэн чиглэл рүү хамтарч ажиллаж байна. За ингээд банкны өөрийн маань бол хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд за нийгмийн хариуцлагын хүрээнд бол бид нар Хаан банк санг 2007 онд байгуулсан. Үүнээсээ хойш нийтдээ нэг 540 гаруй төсөл хөтөлбөр 60 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. За тэгээд ялангуяа энэ өнгөрсөн энэ жилийн хувьд бол бид нар татврын 1%-ийг ашиглаад нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлд нэлээд их анхаарлаа хандуулах боломжийг бий болгож байна. За тэгээд Хаан банкны ой гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлээ өнгөрсөн онд бол бараг 2 сая энэ ондоо бол 2 сая орчим модыг 25 26 онд нийлээд нэм 2 сая мод тарьсан байна. 25 онд бол 1.7 сая. За энэ оны 5 сард бол мод тарьсан. За тэгэхээр тэнд нэг 500 мянган мод тарьсан. За энэ оны 10 сардаа бас 10 сардаа бол үлдсэн модоо тарина гэсэн төлөвлөгөөтэй. Ер нь бид нар 2030 оны доктортой байдлын стратегийн хүрээнд банк 6 сая мод тарьж өөрийн ялгаруулж байгаа хүлэмжийн хий бууралтыг тэглэх ийм зорилго тавьсан. Тэгээ 25 26 онуудаа бол нэг 1.5-аас 2.5 сая мод тарина гэсэн төлөвлөгөөг энэ 25 оноос хойш 2030 он хүртэл бол аваад энийг хэрэгжүүлээд явж байна. За энэний хажуугаар бол бид нэр эрүүл мэндийн аянуудыг хавдрын эсрэг аян, цусны даралтыг бууруулах аян, за тэгээ оюутан залуусыг дэмжих райс хөтөлбөр болон Хаан банкны нэрмжит тэтгэлэг хөтөлбөрүүд, за залуу үедээ анхаарлаа хандуулад бид хэд багийн баг сургууль гэдэг энэ хөтөлбөрийг өнгөрсөн оноос эхлээ хэрэгжүүлсэн. За өнгөрсөн онд бол 4 сургууль барьсан. Энэ онд бол нэг 6 байршилд 6-аас нэг 8 байршилд сургууль барих төлөвлөгөөтэй байж байна. За ингээ хүүхд залуучууд руу чиглэсэн 3-ыг харьцах 3 гэсэн улсын аварга шалгаруулах өсвөр насны сагсан бөмбөгийн тэмцээнийг эхлүүлээд явж байна. За өнгөрсөн жилээс эхлээ улсын аварга шалгаруулах бүсийн тэмцээнүүдийг Улаанбаатар хотод бас хэрэгжүүлсэн байгаа. За энэ маань бол багийн спортыг дэмжих, за урлаг спортоор дамжууд хүүхэд залуучуудын хүмүүжилд нөлөө үзүүлнэ гэж бид нар бодоод энэ ажлуудыг бол дэмжиж хамтарч ажиллаад явж байна. За мөн эмзэг давхаргын хүүхдүүдэд зориулсан парабочгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг бас ивент итгэж хамтарч хийгээд 6 дахь жилдээ болж байна. За ингээд эдгээр байдлуудын маань үнэлээд одоо Монгол улсын засгийн газар болон банк санхүүгийн байгууллагуудаас бол нэлээд олон шагналуудыг авсан. За эдгээрт шагналуудыг авсан байж байна. Тэгээд дараагийн хэсэгтээ бол би өөрөө санхүүгийн тайлан, санхүүгийн гүйцэтгэлээ танилцуулъя гэж бодож байна. За нийтдээ манай актив өрөнгө бол 28 их 80 төгрөг төрсөн. За зээлийн багц маань 16.7 их 80 төгрөг. За цэвэр зээл гэдэг нь сангийн зардлыг хасаад нэг 15.97 их 80 төгрөг төрсөн байж байна. За ингээд татан төлрүүлсэн хөрөнгө маань бол нэг 20 их 80 төгрөгтэй. За ингээд гадны банк санхүүгийн байгууллагуудаас татан төлрүүлсэн хөрөнгөтэйгээ нийлээд нэг 25 их 80 төгрөгийн хөрөнгө татан төлрүүлсэн. За өөрийн хөрөнгө маань нэг 2.8 их 80-тэй. Манай банкны market capitalization гэж ярьдаг те зах зээлийн үнэлгээ ч гэсэндээ 2.8 их 80-тай тэнцүү хэмжээнд байж байна. За Монгол банкнаас болон бусад зээлдүүлэгч банк санхүүгийн байгууллагуудаас тавигддаг харьцаа үзүүлэлтүүдийг бүгдийг хангаж ажиллаа явж байна. За бид нэр эрсдлээ хангах, за бусдын өмнө хүлээж байгаа эдгээр харьцаа үзүүлэлтүүдийг хангах зорилгоор бас хүлээн зөвшөөрөгдөх эрсдлийн мэдэгдлэгээ те энийг
хэрэгжүүлээд явж байна. За тэгээ хүлээн зөвшөөрөгдөх эрсдлээ тооцоолохдоо нийтдээ 62 үндсэн эрсдэл дэд эрсдлүүтэй нийлээд нэг 138 төрлийн харьцаа үзүүлэлтүүдийг хангаа явж байгаа гэсэн үг. Эдгээрийг тэдэс дэш одоо улаан, тэдэс дэш шар болно, тэдэс дэш бол хэвийн үйл ажиллагаа явж байна гэсэн юм бүх шалгууруудаа 3 төвшөнд нь тогтоогоод за эдгээр одоо харьцаа үзүүлэлтүүд шар төвшөнд очивол хэн ямар хугацаанд ямар арга хэмжээ авахын улаан дээр очивол аль хороо ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг бүгдээр ингээд тодорхойлоод гаргацсан. Эдгээр хороодыг хяналт тавих зорилгоор эрсдлийн газрууд өдөр тутмын эрсдэл дээрээ 7 хоног тутам, сар тутам, улирал тутам эдгээр хяналтуудыг тавиа явж байгаа. За хаан банк нийтдээ бол эрсдлийн 10 газартай 3 дэд захирлын доор байж байгаа. За эрсдэл хариуцсан орлого захирал. За түүний доор 3 дэд захирал, эдгээрийн доор бол 10 эрсдлийн газрууд байна. Үүнээс бол нэг 5 санхүүгийн эрсдэлтэй. За 3 нь бол үйл ажиллагааны санхүү бус эрсдэл. За 2 нь бол мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой эдгээр эрсдлүүдийг удирдаад хянаад явж байгаа гэсэн үг. За ингээд банк бол бүхэлдээ 2.8 их найдын зах зээлийн үнэлгээтэй. За PB ratio маань 1%-тэй, PE ratio маань 397%-тэй явж байна. За ингээд энэ ондоо бидгээд энэ оны 5 сард 2025 оны ногдол ашгийг бол хувирлсан. За ногдол ашгийн нэгж хувьцаанд бол 2022 оноос эхлээд 105, за 21 ондоо бол 141, за 24 ондоо бол 195 төгрөг. За нэгж хувьцаанд бол энэ 25 ондоо бол нэг 214 төгрөг хувирлсан. За эдгээр нь бол нийтдээ нэг 40-60% татврын дараах ашгийн 40-60%-ийг бол ногдол ашиг хэлбэрээр хуваарлана гэсэн юм ногдол ашигын бодлоготой байна. За ногдол ашиг хуваарлах урьдчилан нөхцөл нь бол тухайн жилийн санхүүгийн төлөвлөгөөг биелүүлсэн байх гэдэг ийм урьдчилан нөхцөлтэй. За мөн энэ хугацаанд бас санхүүгийн гол харьцаа үзүүлэлтүүдийг хангаж ажиллах гэсэн ийм шаардлагуудыг бол тавьж олгож байгаа. За хувьцаа эзэмшигчдийн бүтцэд бол онцгой өөрчлөлт ороогүй. За нийт 5 үндсэн хэсэг хувьцаа эзэмшигчтэй, заагуй бараг 3 үндсэн хэсэг хувьцаа эзэмшигчтэй байгаа. 49.7% нь бол HS Голдон болон HSI эзэмшижээ. За 36% нь бол 5 богд холдингс болон иргэн дэх хуллаа эзэмшдэг. 14.2% нь бол олон нийт эзэмшдэг. Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Монголын хөрөнгийн биржийн хамгийн өндөр үнэлгээтэй хувьцаат компани байгаа. За мэдээж энэ хувьцаат компанийн хувьд бол засаглалын хувьд хамгийн транспарент байх, засаглалын засаглалаа зөв авч явж ээж ил тод байх ашгийг нэмэгдүүлэх гэсэн чиглэлд илүү анхаарлаа хандуулдаг. Тэгээд төлөөлөл удирдах зөвлөл маань 9 гишүүнтэй. Эдгээр 9 гишүүний 3 нь хараат бус гишүүн. Төлөөлөл удирдах зөвлөл өөрөө дотроо 4 хороотой. Хороо болгон 3 гишүүнтэй. 3-ны 2 нь бол хараат бус гишүүд байдаг. Бүх хороод болон хаан банкны төлөөлөл удирдах зөвлөлийн дарга бол дандаа хараат бус гишүүдээр удирдуулагдсан. За ингээд жил тодорхой давтамжтайгаар уралддаг гол хэлцэх асуудлуудыг бол хороо болгон өөрийн үйл ажиллагааны журамтай, эдгээр журмын дагуу бол хилцэж баталдаг байгаа. За эдгээр хороодд бол төв банкны гүйцэтгэх удирдлага болон зарим эрсдлийн хороонд бол эрсдэл хариуцсан захирал шууд талангаа тавьдаг. Аудитын хороонд бол дотоод аудитын газраас бол шууд талангаа тавьдаг гэсэн ийм зохион байгуулалтын бүтцтэйгээр үйл ажиллагаагаа явж эхний хагас жилийн санхүү болон үйл ажиллагааны тайланд хугацааг өндөрлөлөө. За ингээд банкны талаар товч танилцуулаад дууслаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээ та бүхнээс ирэх асуулт анхааруулгыг хүлээж авахд бэлэн боллоо. Баярлалаа. За баярлалаа, захирлаа. Тэгэхээр хаан банк хувьцаат компани 2026 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүн, за цаашдын төлөвлөгөөг та бүхэндээ хүргэх earnings call яг одоо та бүхэндээ хүрж байна. Тэгээд энэхүү earnings call маань уламжлал ёсоор вебинар хэлбэрээр явж байгаа. Тэгээд би яг ингээд оролцож байгаа бүртгүүл сан мэргэжлийн шинжээчнараа харж байна. 20 гаруй мэргэжлийн шинжээчнараа оролцож байгаа. Тэгээд гадаад дотоодоос оролцож байгаа. Тэгээд энэхүү одоо танилцуулга маань англи хэлээр давхар бас синхрон орчуулгатайгаар
хүрч байгаа. За гаднаас гэх юм бол бас SNB Capital, Blue Orchard, тэгээд Asia Frontier Capital, BNY, Bank of New York зэрэг тэгээд ICBC Bank зэрэг олон газруудаас холболт хийгдээд яг шинжээчдэр маань бүртгүүлээд оролцож байна. За Монголоос гэх юм бол мэдээж манай дотоодын банк санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд, үнцаасны компаниудын төлөөлөл маань бас өнөөдөр оролцож байна. Тэгээд яг одоо та бүхэнд вебинар хэлбэрээр явж байгаа. Тэгээд давхар Монголын хөрөнгөний биржийн Facebook хуудасаар мөн хаан банкны Facebook хуудасаар та бүхэндээ хүрж байгаа учраас энэ шууд амжуулт лайвын доор асуулт хариултаа үлдээх юм бол яг үлдсэн цаг хугацаанд нь би харж агаад асуултаа аваад явах болно. За ингээд шинжээчнээс ирсэн асуултуудыг би асууад явъя захирлаа. За хамгийн ихний асуулт нь компанийн өмчөд буй үйл хөдлөх хөрөнгүүдийн дахин үнэлгээг ямар давтамжтай хийлэгдэг вэ? Дахин үнэлгээгээрээ өөрийн хөрөнгө өсөх боломжтой эсэх хэрвээ тийм бол хэр хэмжээгээр өсөх боломжтой байх вэ гэж асуусан байна. Тэ компани дахин үнэлгээ бол компани маань өөрийн дүрмд тусгагдсны дагуу 5 жил тутам олон улсын хөндлөнгийн үнэлгээний компани болон аудитын компаниар үнэлэгдэж байгаа. За яг л олон улсын зарчмын дагуу IFRS-ийн 5 болон 16 дугаар стандартын дагуу бол бид нэр бүртгэлээ хөтлөх үнэлгээгээ хийгдэх талаар явдаг. За тэгэхээр мөн Нэгтлэн бодох бүртгэлийн 1638 шиг санаж байна. Эдгээрийн дагуу бол үндсэн хөрөнгө болон өөрийн эзэмшиж байгаа хөрөнгө газар бусад эд тогшлыг бол бүртгэдэг байгаа. Гэхдээ мэдээж стандартын дагуу 5 жил тутам бүртгэхдээ жил тутам манай өөрийн үнэлгээчид зах зээлийн үнэлгээнд нөлөө гарсан эсэг нөлөөллийн үнэлгээ хийдэг. За энэ нөлөөллийн үнэлгээ тодорхой хувиас дээш гарсан тохиолдолд хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ гэсэн бүртгэл манай зарчимтай байгаа. Яг л энэ зарчмынхаа хүрээнд хийгдээ явж байна. За дахин үнэлгээ хийлгээд өөрийн хөрөнгө тодорхой хэмжээгээр өсөж буурдаг. Гэхдээ манай өөрийн хөрөнгөнд бол онцгийн нөлөө бараг үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар бол манай өөрийн хөрөнгө маань 2.8 их 80 төгрөгтэй байж байна. За дахин үнэлгээний өөрчлөлт бол энд бол нэг 0.2-оос 0.3% л нөлөө үзүүлэхүйц хэмжээнд байдаг. За ойлголоо. Дараагийн асуулт нь англи хэл дээр ирсэн байгаа. Энийг бид товчхон бас монголоор асуугаад явчаа. За банкны хувь эзэмшлийн төвлөрлийг хязгаарлах зохицуултын талаар улсын хурлаар хилцүүлэг хийгдэх батлах үйл явц ямар шатандаа явж байгаа вэ? Энэхүү хууль зохицуултын өөрчлөлтөөр ямар гол шаардлага нөхцлүүд тавигдахаар байгаа вэ? За бид нар ер нь бол олон нийтэд бол банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь ил тод тавигдаад ер нь 3 сарын 24 билүү 26-ны өдөр тавигдсан. Түүнээс хойш 60 хоногийн дотор олон нийтийн хилцүүлэг хийгдээд энэ дотор арилжааны банкны захирлууд бүх сонирхогч нар оролцоод их хурлын эдгээр хуулийн санаачилсан хүмүүстэй уулзсан байна. За тэгэхээр зэрэг энэ дотор бол нөгөө нэг хувьцаа эзэмшигчид тавигдж байгаа шаардлагууд ялгаатай байдлаар орох. За томоохон нөлөө бүхий хувьцаа эзэмшигч ялангуяа Монгол улсын засгийн газартай гэрээ бүхий хөгжлийн байгууллагууд нь нэгээс дээш арилжааны банкнд хувь эзэмших гэдэг хэсэг бас орсон. За энэ хуулийн хугацааны үргэлжлэх хугацааг тодорхой хэмжээгээр хойшлуулах гэдэг хэсэг орсон. За Монгол банкны төв банкны тухай хуулийн дээр бас арилжааны банкудад тавигдж байгаа хяналт шалгалт тэднээс тавигдж байгаа шаардлагуудыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах гэсэн хэсгүүд бол зэрэг орох байдалтайгаар ингээ хоёр хуулинд орох нэмэлт өөрчлөлт зэрэг явагдаж байгаа. За тэгэхээр энэнийг олон нийтэд угсаа нээлттэй байгаа болохоор хүмүүс өөрсдөө харчих байх гэж бодож байна. Зүгээр миний хүлээлт бол энэ намрын чуулганаар хилцэж батлах бахаа л гэсэн хүлээлттэй байна. За мэдээж хуулийн хилцүүлгийн үеэр бусад өөрчлөлтүүд гарахыг бол үүсэхгүй байгаа. Тэгвэл бид нар бол энэ 20%-ийн нэг хувьцаа эзэмшигчийн дээд хэмжээ 20% гэдгийг энэ оны эцэс гэхэд өөрчлөгдөд арилжааны банкуд зөрчихгүй байхаа л гэж бодож чинь. Ер нь бол энэ хуулийг 2 жилээр хойшлуулсан. 24 оны 12 сар байжгаад тэр хугацаанд бол хуулийн заалт өөрчлөгдөж амжилгүй арилжааны банкуд нэг хэсэг хугацаанд
хуулийн заалтыг зөрчсөн. Тэгээ энэ маань өөрөө бол гадны банк санхүүгийн байгууллагуудаас урт хугацаатай их усүр татан төвлөрүүлэхэд болон нэгэн татан төвлөрүүлсэн хөрөнгийнхээ хувьд банкуудын нөгөө бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлага нэлээд томоохон хэмжээгээр орж ирдэг болохоор энэ удаадаа бас өөрчлөгдөх баха гэж бодож байна. За бүхэлдээ бол бид нар энэ хуулийн хязгаар буюу 20% шаардлагыг хангах гэхээр хөрөнгө оруулагч нар ялангуяа Монголын хөрөнгийн захын багтаамж дээр бол багтахгүй амжихгүй байгаа гэдг нь тодорхой болсон байгаа. Энэ чиглэлд бол бас хуулийн заалт өөрчлөгдөх баха л гэсэн хүлээлттэй байна. За ойлголоо, баярлалаа. Тэгэхээр орсож байгаа шинжээ шиндэр маань болохоор QM дээр хэсэгт асуултаа бичээд үлдээгээрээ эхнээсээ асуулт нь ороод ирсэн байна. Давхар ингэж явагдаж байна гэсэн үг. Өмнө нь бас ирсэн асуултуудыг бид нэр давхар асуугаад явж байгаа. За эсвэл raise hand гэсэн төвчлөөрөө дарах юм бол бас шууд мөгтэй захиралтай холбогдоод асуултаа асуух боломжтой. За дахиад нэг асуулт нь зарим хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг олгоогүй гэсэн мэдээлэл гадуур явж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү гэсэн байна. Тэгээ бид нар одоо энийг нээлттэй ил тод тавьсан байгаа шүү дээ. Хэдийн хэмжээний нийтдээ бол 2025 оны татварын дараах ашигаас нэг 59.2% нь хуваарлагдаад 409 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарлагдах зөвшөөрөл Монгол банкнаас ирсэн. За мөн Монгол банкнаас ирсэн зөвшөөрлийг бид нар энэ удаадаа хоёр аргачлалаар буюу томоохон хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг банкар дамжуулан Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татгаагаар дамжуулж бол тараасан. Тэгэхээр бол харилцагч нь нийтдээ 38 мянган хувьцаа эзэмшигч байгаа. Эдгээр маань бол ногдол ашиг авчихсан байж байна. Зүгээр нэг 3 хувьцаа эзэмшигчийн хувьд бол Монгол банкнаас төр төдөлзүүлэх мэдээлэл ирсэн. За тэгээд тэдгээр энэ мэдээллийн хүрээнд бол Монгол хаан банкн дээр ногдол ашгийн өвлийн данс нь бүртгэлтэй байж байна. Өөрийн хөрөнгнөөсөө бол хасаж тооцсон тавигдсан шаардлага тухайн хувьцаа эзэмшигчид биелүүлсний дараа бол ногдол ашиг нь өгөгдөхөөр өвлийн данс нь бүртгэлтэй байж байна. За ойлголоо. За нэг оролцогч маань энэ презентацийн слайдуудыг англи хувилбарыг нь харах боломжтой юу гэсэн байна. Одоогийн байдлаар бид хэдий яг монголоор л бэлтцсэн байгаа бах. За би дараагийн англи асуултуудыг нь шууд давхар монголоор асуугаад явчих. NPL-ийн талаар асуусан байна. Нэгдүгээр улирлаас хоёрдугаар улирлын хооронд чанаргүй зээлийн түвшин сайжрахад ямар хүчин зүйлс гол нь нөлөөсөн бэ? Ялангуяа адил харилцагчийн сегментүүдэд хамгийн их хязгаар гарсан бэ? Тэгээд цаашид чанаргүй зээлийн эрсдлийн хувьд ямар сегментүүдэд хамгийн том сорилт хэвээр байна гэж харж байгаа вэ? NPL ratio ер нь 4.2% та байснаа 4.1% болж 0.1%-аар сайжирсан байгаа. За гэхдээ мэдээж энэ дотор бол нөгөө эдгээр асуудалтай байгаа зээлүүдтэйгээ харилцан ажиллах, тэдгээрийг тасралтгүй зээл олгосны дараах хяналт болон зээл олгохын өмнөх хяналтаа сайжруулсан байгаа. Ялангуяа хэрэглээний зээлүүдийн хувьд бол зээл олгос эдгээр хяналтаа сайжруулах чиглэлд илүү анхаарлаа хандуулж байна. Тэгээ early warning system гэж системтэй. За мэдээж эдгээр нөх хэрэглээний зээлүүд болон жижиг бизнесийн зээлүүд бол сар болгонд төлөлттэй байдаг. Эдгээр төлөлтүүд дээр хяналт тавих чиглэлд илүү анхаарлаа хандуулж ажилладаг байгаа. Тэгээд зээл олгосны дараах ч гэсэндээ хяналтуудаа сайжруулах энэ чиглэлд ажилтнуудынхаа хүн хүч нөөц болцоог зөв дайчилж ажиллах гээд нэлээд хэд хэдэн ажлууд хийгдсэн. Үүний үр дүнд бол нэг 4.1%-тэй NPL ratio байж байна. Нийтдээ бол яг бид нар явцын хэрэглээний зээл болон томоохон бизнесийн зээлүүд дээр эргэн төлөлтийг хариуцдаг тийм өөрийн гэсэн тогтолцоотой энийг хариуцдаг газар нэгжүүтэй хоёр газарт нийтдээ баруун 100 гаруй ажилтан ажиллаж байдаг. За эдгээр ажилтнууд за мөн өөрийн олгосон зээлийг чанар байдлыг хангах манай харилцааны менежерүүд байна. За тэгэхээр эдгээр хүмүүс бол хангаж ажиллаж байна. Нийтдээ 530 салбар нэгжээрээ дамжуул зээл олгож байна. Зээл олгох процессд оролцдог, зээлээ эргэн төлүүлдэг ажилтнууд бол бараг 1000-аад ажилтнтай байгаа учраас энэ зээлийн чанар байдал дээр илүү анхаарлаа хандуулж ажиллаж байна. За ойлголоо. Дараагийн асуулт нь болохоор зээлийн нийт багцын өсөлтийн гол
хөдөлгөгч хүчин зүйл нь юу байсан бэ? Өсөлтөд ямар төрлийн зээл харилцагчийн сегментүүд голлон хувь нэмэр оруулсан бэ? За нийт түрүү би нөгөө презентацаа дуртахтаа нэлээд ярьсан тий. Хэрэглээний зээлийн хувьд бол энэ үр орлогын харьцаа болон нөгөө зээлийн давхарталтай холбогдуулаад бид нэр ер нь 26 оныхоо нийт зээлийн өсөлтийг бол бизнесийн зээл дээрээ л анхаарлаа хандуулна гэж байна. Тэгэхээр энтэй холбогдуулаад жижиг бизнесийн зээл болон жижиг дунд бизнес эрхлэлтийн зээл нэмэгдсэн нь манай нийт зээлийн одоо өсөлтийг нэмэгдүүлэх боломжийг бий болгосон байна. Энтэй ч гэсэн холбогдуулаад бид нар зээл олголтын процессыг сайжруулах энэ ажлуудыг бол нэлээд сайн хийсэн байна. Тэгэхээр хаан банкны маань хувьд гэх юм бол бас Монгол орон даяар үйл ажиллагаагаа явуулдаг хүмүүст хэрэглэгчтэй хүрдэг хамгийн өргөн одоо газар нутагт тэрх юм уу да үйл ажиллагаа өргөдөг ийм том банк байгаа. Тэгэхээр хаан банк өөрөө захимж шилжилтэнд хамгийн хурдан бас явж байгаа нь хэрэглэгч нарын бас боловсрол мэдлэгт ч гэсэндээ бас маш их хувь нэмэр оруулаад явж байгаа юм болов уу гэж бас боддог. За тэгэхээр дээрээс нь бас ногоон доктортой санхүүжилтийн талаар бас мөхтэй захирал өмнө танилцуулгадаа дурдчихсэн. Тэгэхээр яг энэ маань өөрөө Монгол орон даяар байгальдаа нийгэмтэй ээлтэй ийм төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд явхад бас нэлээдгүй хувь нэмрээ оруулаад явж байгаа юм болов уу гэж бас харж байна. За дараагийн асуулт нь болохоор бас гаднаас орж ирсэн байсан. Энэ болохоор хаан банкыг гадаад зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаггүй. Тэгээ цаашид олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх гадаад зах зээл нэвтрэх төлөвлөгөө бий юу гэж асуусан байна. За бидний хувьд бол гадны зах зээл Монгол улсдаа нийтдээ 535 салбар нэгжтэй Сеулийн төлөөлөгчийн газартай явж байгаа. За тэгээ Сеулийн төлөөлөгчийн газар бол байгуулагдсанаас хойш баг 19 20 дахь жил дээрээ ирээд явж байна. Тэгээд салбар нэгжийг байгуулна гэхээр тухайн улсынхаа тавигдж байгаа шаардлагуудыг биелүүлэх ёстой байгаа. Тэгэхээр яг банкны салбар нэгжийг байгуулахын хувьд бол нэлээд олон жилийн бэлтгэл ажил шаардлагатай байгаа. Энэ талаар яг хуу мэдээлэл аваад судалгаа хийгээл явж байна. Мэдээч ирээдүйдээ банкт илүү томорё гэж байгаа бол энэ чиглэл рүү гарах нь олон улсын зах зээл рүү гарах нь тодорхой. За тэгээ одоогийн байдлаар бол судалгаа хийгдээл явж байна. За энэ дээр ч гэсэн бас нөгөө одоо байгаа манай банкны тухай хууль нөлөө үзүүлнэ. Яг бол банкны тухай одоо мөрдөж байгаа банкны тухай хуулиар банк өөрөө хоолтон компанигүй байгаа, банк өөрөө охин компанигүй байгаа тий. Тэгээ гадны зах зээл дээр гарахад эдгээр ядаж наазахын хуулийн шаардлагуудыг биелүүлэхгүй зөвхөн арилжааны банкны үйл ажиллагаа явуулна гэсэн ийм одоо байгаа хуулийн хүрээнд бол бас гадагшаа шууд гаргахад бол нэлээд хүндрэлтэй байдаг. За ойлголоо. Түрүүн Q&A хэсэг дээр манай гадаад оролцогч асуусан байсан юм аа. Юуны слайдуудаа презентацийн англи хэл дээр авч болох уу гэд. Тэгээ би сая хаан банкны холбогдох хүмүүсээс нь давхар тодрууллаа. Тэгээд манай синхрон орчуулга явагдаж байгаа учраас энд би тайлбарыг үлдээч. Хаан банкны зүгээс яг танилцуулганыхаа англи хувилбарыг веб хуудсан дээрээ байршуулах болно гэдэг тайлбарыг өгсөн байгаа. За дараагийн асуулт нь болохоор за нийт актив бол нэлээд өсөлттэй. Дээлийн багч гэсэн 23%-аар өсөлттэй ингээд дандаа өсөлттэй явж байгаа. Тэгээд харин цэвэр ашиг болохоор өмнөх үеэсээ 1%-аар л өссөн өсөлт харагдаж байна. Тэгэхээр яг энэ цэвэр ашигын өсөлт нь бага байхад ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ гэдэг шинжээчийн асуулт байна. За тэгэхээр цэвэр ашигын хэмжээнд ялангуяа энэ 25 оны 6 сарын 30 болон 26 оны 6 сарын 30-ыг харьцуулаад үзэх юм бол түрүү би ярианда бас нэлээд дурдсан. Манай нийт орлогын бараг 86% нь бол хүний орлого байна. Хэний 65% нь бол харилцагчийн зээлийн хүүгийн орлого байгаа тийм. Эдгээрийг олгох их усүрийн зардал нь бол нэмэгдсэн. За эхний хагас жилдээ эдгээр зээлийн багц маань нэг ялангуяа бизнесийн зээл маань 25% өсөлттэй, хэрэглээний зээл өсөлтгүй, дунджаар бол нэг 16% өсөлттэй явж байна. Нийт зээлийн багц маань. Тэг ингээ өсөөд явж байна. Татан төлрүүлсэн хөрөнгө маань бас нэлээд өсөж байна. Тэгээд татан төлрүүлсэн хөрөнгийн их усүрийн зардал бас нэлээд өссөн байна. За тэгээд энэ дотор бол хоёр хэсэгтэй байна. За нэгдүгürt нь бол банк өөрөө бизнесийн зээлийг нийт багцад эзэлж байгаа хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг дандаа өсөлтөө энэ дээр аваад хахаар бизнесийн зээлийн дундаж хугацаа бол хэрэглээний зээлийн дундаж хугацаас урт байгаа. Тэгэхээр ийм урт их усүрүүд татсан учраас бид нэр
урт зээл олгож байгаа учраас урт их усүр татах хэвээр. Эдгээр урт их усүргээ Монгол дотооддоо бол төгрөгөөр манай хамгийн урт их усүр бол 2 жилийн хугацаатай. Тэгтэл бизнесийн зээлийн дундаж хугацаа бол 48 сар. Тэгэхээр бид нар яалтчгүй гадны банк санхүүгийн байгууллагуудаас 3-аас 8 жилийн хугацаатай их усүр татчихээд гаднаас татсан их усүрүүд маань гадаад валютаар ойролцоогоор нэг 8-аас 8.5% ихүүтэй Монгол төгрөгт хөрвүүлээд swap барилжаа хийхээр эдгээр их усүрүүд маань 16% хүүтэй болчиход байгаа. Тэгэхээр ингээд татан төвлөрүүлсэн хөрөнгөнийхөө нийт хэмжээнд дотор эзэлж байгаа гадны санхүүжилтүүд эдгээр урт хугацаатай санхүүжилтүүдийн маань жигэнсэн дундаж хүүний зардал нь дотоодоос татснаасаа 3-аас 4% өндөр болоод байгаа учраас ерөнхийдөө хүүний ахиуц бол жоохон багасах хандлагатай байна. За хоёрдуурт нь бол энэ 26 онд нийтдээ мөнгөний бодлого чангарсантай холбогдуулаад заавал байх нөөцийн шаардлага бол нэмэгдсэн. За 1% төгрөг валют хоёлаа нэмэгдсэн. Дөнгөж одоо өнөөдрийн ээлж тусварлаар ч гэсэндээ төгрөгийн заавал байх шаардлага бол 1% нэмэгдээд 14.5%-тэй, доллар 19%-тэй. Тэгэхээр мэдээж эдгээр татан төвлөрүүлсэн хөрөнгүүдийн орлого олох байдал нь ч гэсэндээ энэ хэмжээгээрээ бол буураад явж байна гэсэн үг болж байгаа. За баярлалаа захирлаа. Ер нь асуултууд маань дуусж байна. Би танаас сүүлийн асуултаа авъя гэж бодож байна. 2026 оны ногдол ашигын бодлого ямар байх вэ? За манай ногдол ашигын бодлого бол анхнаасаа л IPO хийхдээ бид нар олон нийтэд нээлттэй байсан. Нөгөө ашигынхаа төлөвлөгөөг биелүүлсэн тохиолдолд жилд татварын дараах ашигын 40-60% нь ногдол ашиг хэлбэрээр тараана гэдэг тэр бодлого маань хэвээрээ байж өөрчлөлт ороогүй байна. За баярлалаа танд өнөөдөр цаг зав гарган нийт эрхлэгч хөрөнгө оруулагчдаа за мөн гаднаас дотоодоос оролцож байгаа мэргэжлийн оролцогч нартай зориулан маш дэлгэрэнгүй танилцуулга хүргэсэнд баярлалаа. За Монголын хөрөнгийн бирж болон CMM Capital Markets Mongolia-гаас зохион байгуулж байгаа 2026 оны нэгэн earnings call-ийн дуусч байна. Энэ өдөр бидэнтэй хамт Хаан банк офцойд компани захирал Мөнх Туяа тавт байлаа. Танилцуулга хүргэн за мөн асуулт хариултуудад хариулж оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдын ажилд амжилт хүсье. За ингээд оролцсон нийт шинжээч нартай бас талархлаа илэрхийлье. Өнөөдөр бидэнтэй хамт гадаад болон дотоодын 20 гаруй мэргэжлийн шинжээч нар хамт байлаа. Тэгээд энэхүү earnings call маань Монголын хөрөнгийн биржийн Facebook хуудас болон Хаан банкны Facebook хуудасаар та бүхэнд шууд хүрсэн байгаа. За дараа нь бичлэг нь хадгалагдаад Capital Markets Mongolia CMM YouTube хуудсан дээр бас хадгалагдаад үлдэх болно. Та бүхэн дараа нь бас нөхөж үзэх боломжтой. За, earnings call-а өндөрлөе. Баярлалаа. Баяртай.